2000-ад оны их үед залуучууд пүүзээрээ тулдаг байсныг та санаж байна уу? Ориг хөлөх пүүсний ялгаа тэнгэр газар шиг болж, ориг пүүсний төлөө залуучууд амиа өгөхөөс ч босохгүй тийм цаг үе байлаа. Ямар сандаа цэцэн хүртэл ориг пүүсний тухай дуу хийж байх вэ? Тэгвэл дэлхийн пүүсний ноён оргил мөнхийн өрсөлдөгчд болсон хоёр брендийн маргааны талаар ярих гэж байна. Мөнхийн өрсөлдөгчд болсон энэ хоёр брендийн нэхэмэл гутлын технологийн талаарх Дуйланд Шуугант маргааныг та сонсч байсан уу? Юу болсон бэ гэвэл 2022 оны 12 дугаар сард Nike Adidas-ыг Flyknit технологийн зөвшөөрлгүй ашигласан гэж шүүхэд өгчээ. Flyknit гэдэг нь ийм технологиор хийсэн гутлыг хэлдэг юм байна. Гэвч удалгүй талууд Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн холбооны шүүхтээр тохиролцоонд хүрчээ. Энэ тохиролцооны дагуу тэд хуульчийн төлбөр болон зарлаа тус бүр өөрсдөө хариуцах нөхцөлтэйгээр энэхүү маргаанаа дуусгасан байна. Nike Flyknit технологийн судалгаанд 10 гаруй жил зарцуулж 1 сая орчим ам долларын хөрөнгө оруулалт хийсэн учраас энэхүү технологи маш их нууцлж чандлан хамгаалдаг байж. Тэгтэл Adidas брэнд өөрсдийн PrimeKnit технологи танилцуулав. Үүний дараа мэрэгжилтнүүд Nike-тэй тун төстэй байгааг анзаарч энэ маргаанаа эхэлсэн түүхтэй. Маргалдаад байгаа энэ технологи нь гутлын дээд хэсгийг дахин боловсруулсан материалаас гаргаж авдаг утсаар нэгтгэрээ адилхан юм. Гэхдээ гол асуудал нь зөвхөн технологийн төстэй байдал биш. Nike-ийн зүгээс гаргасан гомдол нь Adidas Flyknit патентыг ашиглах зөвшөөрөл авах боломжтой байсан ч тэдний зарим нь хулгайсан гэж үзэж PrimeKnit гутлуудыг өөрсдийн бүтээгдэхүүн мэт сурчилсан явдал байлаа. Үүний улмаас Nike патент зөрчсөн гэх 9 нэхэмжлэлээр үйлдвэрлэлийг төр зогсоох шийдвэр гаргуулan нөхөн төлбөр төлүүлэх шаардлага тавьсан ч эцэст нь Adidas-тай тохиролцоонд хүрснийг дээр дурдсан. Ер нь бол энэ хоёр брендийн хооронд дан ганц энэч биш маш олон маргаан байгаа юм. 2022 оны эхээр Adidas компани гар утасны аппликейшн болон ухаалаг технологитой холбоотой 9 патентыг зөрчсөн гэж Nike-г шүүхэд өгч буруутгасан байна. Мөн Nike-ийн 2013 онд авсан Knitted Textile Upper Family патентыг тойрсон тэмцэл бараг 10 жил үргэлжилж байна. The Fashion Love сэтгүүлийн мэдээлснээр Adidas Nike-г Single Flyknit Textile Elements буюу нэг давхар нэхмэл элементийг ганцаараа эзэмших эрхгүй гэж патентаа гаргасан жилээс нь эсэргүүцэж иржээ. Америкийн нэгдсэн улсын холбооны давж заалдах шүүх Adidas-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн ч маргаан одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд Nike нэхмэл гутлын дээд хэсгүүдээ өөр нэршил доор патентлуулахыг оролдсоор байна. Томоохон компаниуд нөлөө бүхий брэндүүд хичнээн жил цаг хугацаа зарцуулсан ч хамаагүй өөрсдийн гэсэн инновац, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалахын төлөө тэмцээр байдаг юм. Уг нь ч энэ бол пүүсний асуудал л та. Харин манад бол энийг их амархан шийддэг. Яаж вэ гэхээр зургаалсан энэ дасгал зүрхий дарж байгаа юм бэ?